орой ажилласаа ирсэн чинь хаал гонгол гэсэн чинь хаал гонгохгүй. Тэгэхээр би одоо яагаад ингэ донгох байгаа юм болоо гэж бодоод бүр гайхаад дахин эргүүлээд цагдаад талцсан. Энэ оны 4-р сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэгт оршин суух иргэнээс манай гэрийн хаалгыг дотроос нь түгтсэн байна. Мөн дотор нь хүн байх шүүгэн гэсэн дуудлага мэдээл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. За уг дуудлага мэдээллийн дагуу нутаг бүсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба агчид очиход нууц тал дараагаар хууль бусаар нэвтэрч 60 орчим сая төгрөгийн эд зүйл алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтогдсон. Шалгалтын явцад БЦА зэрэг нэр бүхий этгээдүүд нь хохирогчийн хувийн байдлыг сайтар судалж, урдчлан өгсөн тохиролцож зохион байгуулалтанд орж, гэмт үйлдэлээ нуун дарагдуулахын тулд орон сууцны хаалганы цоожийг сольж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж үйлдсэн болохыг гудамж талбайд суйрлуулсан теле хяналтын камерын тусламжтай илрүүллээ. Одоо машин түрээсийн гэмт хэрэгүүд бол зөндөө гарч байна. Манай тэр болтол ялангуяа бас зөндөө гарч байна. Албан байгууллага хүмүүс болгонд бол тэгээд ирж байгаа хүмүүсээ сайн судалж үзээрэй гэж хэлээ да. GPS байгаа. Бүгдэн хянах боломжтой. Хаана хэдий цагт ямар хугацаанд хэдэн километр цагийн хугацаатай хаана явж байна. Монголын газар нутгад бүгдэнд нь барьц заах боломжтой. Тэгээд дамдаа түрээсж байгаа хүмүүс хүртэл энийг мэддэггүй байхгүй. Найзаараа түрээсдүүлээд одоо би очиод аваад газ юмд явчаад ирья гэд болгоо яриг гарч. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар бусдын орон сууцнд хууль бусаар нэвтэрч эзэл хулгайсан гих нийт 522 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Дээрх бүртгэгдсэн гэмт хэргийн 27 гэмт хэргийг 2 ба түүнээс дээш этгээдүүд бүлэглэн үлдсэн байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдсан сэргийлэх зорилгоор 2022 оноос хойш ногоон бүс төслийг үе шаттай амжилттай зохион байгуулж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 85 мянга орчим хяналтын камерыг суйрлуулсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хохирогчоо сайтар судалж, нарийн төлөвлөж зохион байгуулалтанд орж гэмт хэрэг үйлдэхдээ тусгай багаж хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, хувийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.